Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд энэ подкаст маань шинэхэн дугаараа төлөвлөхөд бэлэн болоод байна. За өнөөдрийнхээ зочныг танилцуулахад маш их таатай байна. Миний хүндэлж явдаг энэ Ахмад Буурай маань миний урилгыг аваад надтай сайхан дурсамжаа хуваалцах гад тухлаа суусан байна. За ингээд миний өнөөдрийн зочин Монгол Улсын хөтөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Батнасан гог би өрсөн юм аа. За танд сайхан өвлөж байна уу? Сайхан өвлөж байна уу? Таны бие тэнхээ сайн биз дээ? Миний бие тэгээ сайн. За. Та бид хоёр ч одоо дандаа нэг бамбуутай холбогдоод аялал зугаалгын үеэр л их таардаг байсан. Өнөөдөр өстө сайхан тухтаа гих чинь арга хоёлоо сууж юм ярихаар болсон. Маш их таатай байна шүү. Таатай байна. Баярлалаа. Батнасан ах маань та нар бүгдээрээ дийлэнх миний захин нүүр номын найзууд бол мэднэ. Гавьяат нисгэгч хүн байгаа хөтөлмөрийн баатар бүх амьдралаа одоо нисхийн сайхан мэрэгжилд зориулсан, бүх амьдралаа багшилсан. Ингээд тоочоод бол маш их зүйл байгаа. Тэгээд Батнасан ахаас аливаа зүйл эхлэлтэй байдаг. Та яагаад ер нь энэ мэрэгжлийг сонгосон бэ? Энэ мэрэгжил өөрөө энэ чинь дуртай аавын хүүхэд нь очиод хийчдэг, дуртай аавын хүн нисгэгч болчдөг тийм мэрэгжил биш. Маш их онцлогтой. Сорууд нь энийг хийдэг гэж би боддог. Яагаад энэ хүүхэд насны мөрөөдөлтэй холбоотой? Энэ бол ирээсээ нөгөө багахаас янз бүрийн мөрөөдөл их бай. Энэ ер нь яг үгээр хүн төрөл ухамсар амьдрал ихлээл тэгэл одоо ах цахын үгийг сонсоод тэр дотроос одоо үлгэр томог дээр үе чинь бидний багах чинь нөгөө янз янзын мэдээлэл хэрэгсэл байх биш. Өгдөө замаар сам дамжсан тэр ардын сайхан үг үлгэр жишээлбэл өдөртэй модны дээгүүр үлтэй тэнгэрийн доогуур гэж өлмөрмөрөөрөө нисээ тэгээд өөрөөсөө марзаар янз бүрийн үлгэрийг сонсон. Тэгээд дээрээс манайх ч одоо тэр өндөр алтаа одоо 3 ориглын нэг шүү дээ самбар хайрхан гэж. Тэгээ 2400 хэд одоо 2000 бүр 200 бүр 30-40 метр өндөрсөл юм гарахын дээр юу ч гэсэн намаа багахад газрын зураг дээр 4208 метр өндөр цас самгаар угэлгээс тэрний 3300-аас 3600 манайхад цусдаг. Тэгээд тэр чинь нөгөө үүл манай цуслагаас доогуур үүл манан суун. Тэгээд одоо бүргэ тас шуунууд халин нисэн. Тэгээд нэг аан 2 онгоц дээр баяуулгээ явдаг байсан юм байлаа. Хүн шаваагаад өнгөнөөл дуун намсаж ихсэл хажуугаар өнгөрөөл олсоод шавааж бид нар хадан дээрээ сөөхөд сонирхож хараад тэгээ зэрэглээ нэг үүлэндээ гөржгөөмөр бодогдоод тийм шуу шиг нисмээр бодогдоод тэгээд тэр онгоцны нисгчийг ийм нээл юм нисгч болъё гэж. Тэгээд багасаа одоо нэг яг дугуйр утаа нацлаа дараагаар манайх чи 2-3 азаргаа дутаа хурдмартаа нутагта тэгээд тэр хурдмар унж барин шуугуулнда бүр багасаа гэсүүлээ тэгээд тиймэрхүү энэ хурдлагад 90 хүн чинь эрэгтэй эвэгтэй хүн бүхэн мөрөөддөг. Тэгвэл Монголын хүн төрөлхтөнд айлгой Монгол хөгтөөд тэр барилгахад ноцлогын зэрэгцээгээд одоо тэр жигүүрлэн нисэх. Ер нь нисэх болгол тэр нисгэмнүүдээ хараа сая биеллээ ш. Ийм мөрөөдлөөр голдуу явдаг. Энэ дотроос их ховор. Тэгсэн миний хов заяа аав ээжээс гарсан одоо тэр буюу одоо тэр юу гэж зэрэг одоо хүн чинь ямар ч ухаантай ямар ч ухаан самбаатай гэхэд дутлал цаг дотор толгойн ажилдаг. Ямар нэг юм цочролд орж юм сөвн хаагдна гэж байдаг. Тэр нь хаагдахгүй тийм миний удам содрын тэр сайхан манай энэ Монголын чи ирээсээ уулын их усны оргилд байдаг. Ер нь аюу ухаан айко одоо энэ орчин үеийн залуучууд ямар байна. Тэрний нэг л одоо тийм ардын хөөгтүүд багада малдаа нүттэй хөөгдгээр улам хөөрөөл тэр олон 1000 малтай айл байсан тэрний хург шиг гэдэг 4-500 байж. Иймэрхүү юм нисгэж болоход асар их нөлөө болсон. Одоо багасаа амьдрал суралцчихсан. Одоо би одоо энэ одоо хүртэл ингээд хэцүү амьдралээс бурхны ороод ихэнх нь миний шавнар явчихсан. Гэтэл би яагаад тийшээд гэсэн багасаа тэр нислэгийн өндөр нислэгэд алсаа сургууль хийж ирсэн билээ. Тэр дор ховд гол дотор чиг намарчж барайл тэр уулан ч тусаал тийм сэрв мундаг газар. Тэгээ зэрэг тэр даралтын зөрөөд би багасаа гүгээс орсон. Тэр холоо сардаг хараа мараа янз бүрийн юм чинь юм хөгжсөн.
ингээд зэрэг энэ бэлтгэл тэгж л хангагдсан болоо гэж боддیں۔ Та төрсэн цагаас хойш бэлтгэлэгдсэн юм байна. Тийм байна харин. Би одоо нэг сая 3 жилийн өмнө нутагтаа очиод уулан дээр сууж байгаа харахгүй. Өө би ч нэрээ энэ өндрийн нислэгийн юмнууч би багасаа бэлтгэж явсан хүн байна да гэсэн. Тийм учраас тэр баруун уулархан нутгийн янз янзын улсууд болоод манайхан сайн нисдэг олон нисгч гарсан. Зарим аймаг огт нисгчгүй байхад зөвхөн манай сумаас 10 гаруй 20-д нисгч гарсан байдгийн шүү дээ. Цэргийн болоо иргэний нисгэн байна. Тийм байна. Эн чинь бас нөгөө мэрэгжлийн нэг онцлог байна шүү дээ Батнасаа. Онцлог. Тий тэгээд тэр чинь бас нөгөө техник технологийн өгөгдгөн мэдлэгээс гадна бас бие бэлтрийн байгалийн өгөгдгөн бас байх хэрэгтэй. Өндрийн тэр өвчнийг даван туулдаг, өвгөндрийн даралтыг тисч гардаг тийм бэлтгэгч чинь. Одоо ингээл нөгөө анхан хүн сансар нисгээд манай монгол хүн чинь ингээл гөрөгч аваа ганц зэрэг гоё чинь дандаа тийм бэлтгэл хийдэг байсан шүү дээ. Тэгэхээр тайвал яг үнэхээр газар зүүн онцлог болох. Би энэ тэр 3 жилийн өмнө ягаад ер нь одоо энэ ирээдүйн нисгчнэрийг баг тиймэрхүү газар дазгаж сургууль хийгээд бүр багаас нь амьдруулж байж. Тэгэхэд бол энэ урдуудаа наслаж урдуудаа манай өндөр нисгчээд маш олон хөжөөл нөлөөлөл хүчин зүйл байдсан шүү дээ. Нөгөө 700 мөнгөсний багны даралтаа одоо ийм юм 15 градус Цельсийн тэргээл янз янзын чигшил хэдэн хөв гээл байдаг. Тэг чи дээшлэх тусмал даалгавар одоо дундын 4-5 мянган метр чиг ер нь 3600-аас 4000 метраас дэш хүн амьдрах орчин байхгүй болчтой. Сэрийжээд агаар. Тэгэхээр зэрэг тэрийг бол хиймлэр оруулдаг мотороор одоо жишээ нь 10 хэдэн километр нисэж байгаа онгоцууд чинь зүгээр нэг жагаар ороод тэр нөгөө шахдаг машинаар шахагдаад тэгээд тэр шатаа камерлөө өхийн хооронд одоо 1 градусын температур байсан бол 250 градус хална. Тэрийг хөргөж ээж тэгээд тэр зорчигчийн кабинд оруулж байгаа шүү дээ. Солоод өгнө. Тэгтээ тэр даралт чинь одоо орчин үеийн шинжлэх ухаанд ерөөс уртаашаа нэг 4200-аас доош 3600-аас хооронд тэр автомат битүүмжил барьж байгаа. Тэр нь задарчих юм бол тэгэл аюул болоод хүний чинь тарих амархан задрал юу яаштай. Эслерод хүчилэрэгч байхгүй болоход 28-аас 56 секундэд л бурхан болно гэдэг одоо тийм ажилг болоод унтчихна гэсэн юм байдий. Тийм учраас энд бэлэн бол нэр нисч болно гэдэг чинь асар олон мэрэгжил, асар олон юмд суралцаж, асар олон юмд лавдал, хэвшил, мэрэгшил одоо бүр ингээд автомат хийж нүдэ ханжгаад бүх аюултай янз бүрийн юмнуудаас аюул гаргах юмнуудаа тийм болтол давтаж хийх хэрэгтэй. Иймд бол одоо миний удмынхан буюу одоо энэ Монголын сайхан хүүхдүүд аваа онцтой Америкийн дэлхийн олон нисгчнэр дотор хөл нийлүүлж явахаар ийм хэмжээний мэрэгжил эзэмшээд дэлхийн эзэмшдэг одоо энэ агарын хөлгүүд Монголд одоо жигтэй сайхан байна шүү дээ. Жишээ хэлэхэд л одоо шин сэргэлэн бодлого 2 жилийн өмнө манайх хамгийн орчин үеийн дэлхийн орчин үеийн онгоц авсан. Тэр нь Boeing 787 900 Dreamliner буюу одоо орчин үеийн одоо энэ орчин үеийн онгоц. Энэ жишээ хэлэхэд одоо Улаанбаатараас Север тооход намжаад Америкийн баруун иргэх юм бол 17 цаг явдаг. Энэ Европоор намжаад явах юм бол доор хаяж хэд хэдэн Версаткигээ тэгээд 72 цаг орчим явж байд баруун иргэр. Тэгэд манай сая авсан миний яриад байгаа хамгийн сүүлийн энэ Dreamliner болоод Улаанбаатараас хөөрөөд Америкийн баруун ирэг одоо тэр Сан Франциско ороход 10-аас 12 цаг яваад төрнө. 10-аас 12 цаг. Гайхалтай бол хурд 960-70 энэ бол нөгөө салхин төөгдөх юм бол дуун хурд 1200 явчихна. 1245 явчихна. Иймэрхүү юмар яа. Тэгээд далавчинд 110 тонн шатхан авна. Тэгээд 17 цаг тэр шатхуунаараа явах хэрэгтэй. Тэгэд 10-аас 12 цаг гэдэг чинь ямар их запастай юм. Яг хизээнээс ямар хурд явж нислэг үлдэж байна. Одоо бэлтгэл ажиллаа хийгээл юм. Бэлтгэл ажил хийж байна. Зөвхөн одоо бол одоо нөгөө Америкийн онгоцын засвар химиад компани авчлаа. Өөрөөсөө Америкийн онгоц манаа руу ирж байна. Одоо манайх энэ жил 3-4 сард
тэр Ята Мата одоо тэр юуны Америкийн иргэн нисгийн тэр газрын сүүлийн нэг хэдийн шалгалт байгаа. Тэрээ даваад нисэн. Ер нь бэлтгэл ажил тууг хангаж байгаа. Одоо хамгийн сүүлийн тэр зөвлөгөө үйлчилгээч Америкийн талаас Монголтой хэлцээрийн дагуу 2-3 жил хийгдээ явж байгаа. Энэ жил бас хөрөнгө оруулалтаар бас нэмэгдэл шаардлагуудын хэмжээнд юм жаа 92 хугацаанд ниснэ. Тэгээд тэр манай ярьж байгаа энэ онгоц бол одоо 2-3 ийм классик гэдэг бүр люкс урд нь байна, дараа нь хагас байна. Тэгээд одоо зүгээр зорчин зардал байна. Энэ 390 хэдэн хүнээр хийсэн байгаа одоо. Гэхэд суудлыг аваад зүгээр энэ жирийн суудал тавиад нисгэд 440 хүн сууд. Мундаг байгаа. Энэ чинь максимум багтаамж нь үст тийм. Ийм мундаг онгоц манад 2 ажилж байна. Одоо манайхаас Бахрейнаас Филиппин хоёрын хооронд ирэх 6 сар хөдөл. Ачаал багтаа нислэг багсаад ирсэн улсаа бид нар нойд инженер, техник, одоо үйлчлэгч янз бүрийн юмнууд мөнгө хэмтэйгээ очоод тэр улсад ажиллаж мөнгө оруулж ярьж шээ. Нээрээс нь манай зөвхөн нисгч үйлчлэгч инженер юу цаа ажиллаад барахгүй онгоц засвараар дэлхийд манай хөл нийлүүлэн одоо энэ нэг жилдээ 8 тэрбумын онгоц засвараас одоо онгоц одоо энэ Америкийн болон энэ Кореа гэдэг энэ асар олон том онгоцоо чадaltaа компаниуд хүртэл манай одоо 150 дахь онгоцоо засаж шít. 150 том онгоцыг задлан нийлүүлээд засаад сервис үйлчилгээ хийгээд тэрний төлхөр багцд хүртэл паспорттай. Дээрээс нь тэр улсуудын болон дэлхийн яаза бүхэл одоо энэ стандартыг хамгаалаад тэр улсын засварын юунуудыг эрхийг аваад ингэсэн чадaltaа ийм мундаг гайхамшигтай боловсролч Монголд байдаг аа. Нисгэгчүүний ажилласан авиомын цагаар хэмждэг шүү дээ. Та яг цагаар хэмжээ. Би одоо дэлхийд хамгийн 37900 цаг ниснэ гэдэг чинь дэлхийд хамгийн тэнэг ниссэн шиг байгаа. Одоо тэр рекордд орох уу? Одоо бол юу шүү дээ. Рекорд байгаа байлгүй. Одоо дээр би бас судлаж ирсэн байна. Нальчиг ийм ниссэн хүн байна уу гэсэн. Өөр өвгөн янз бүрийн том Америкийн тэнтгээ том өөр 60 70 80 хүрсэн багш нараас асууад 20,000 цагтаад байт юм билээ. 30,000 хүрсэн хүргээгүй. Тэгээд 37,839,000 цаг гэдэг чинь арай л их тэнэг ниссэн. Америкийн нэг монтаж хийдэг, сахилгааны монтаж хийдэг нэг жижиг нисгтэрний нисгч асар их цагтаа байд юм билээ. Тэр нь бол ядаа шиг олон улсын шугамд хуулийн эрхийн дагуу тэр тээвэр хийдгүү зүгээр тийм л улс байлээ. Өөр би тийм олон цагтаа хүн олж одоохондоо сонсоогүй л явна шүү дээ. Мэдээж хэрэг таны үеийн Монголын гайхамшигтай анхны нисгэгчид одоо иргэнийч бай, балданич бай Орос школ гэж ярьдаг шүү дээ. Бид нар бол яг Орос тэр бол гайхалтай. Ягаад гэвэл би чи олон юмны шав боллоо шүү дээ. Америкт анхны Боинг авгаад 92 онд очлоо. Тэгээд багшаас бид нар нөгөө бас бүх Орос ах нар чинь хамгийн цаатлын нарийн нюансуудыг энэ юунаас өдөө яаж өгдгийг заадаг. Бүр нарийн, бүр инженерийн төвшөнд бүр нарийн заана. Тэр Америкийн хөгжилтэй орн бол зөвхөн ажил заадаг. Зөвхөн энийг өнгөл ингэн эндээс бариул ингэн ингүүл ална ингүүл хөрн энийг хагруулаа яах вэ гэдэг зөвхөн ашиглалт. Нарийн тэр хойдлыг асуугаад ирья гэдэг. Ер нь тиймэрхүү хөнгөн байд юм байлээ. Тэр хов хүнээрээ яадаг юм шиг байгаа. Одоо жишээ нь одоо нэмчнэр гэсэн зөвхөн төрөлдсөн байгаатай адилхан. Тэд нэр эмчилж яахан төрөлцөө тэр юмдаа мундаг. Манай их бага эмчж бай хөдөөгаадаа бүгдээ хийдгүү зүтэй. Тэр шиг манай нисгчнэр Орос ах нар чинь заавал өмнөд суурьаар ингэж судлуулдаг. Дараагаар нь алдаа давтахын Америк болоод инээж хагаад тэр чинь зүрхэний өвчл шиг бүхэл дутаг цаг дотор ямар л юунууд өгнө. Цочроо одоо тэр дадлага сургууль хийсэн галын гарган янз бүрийн моторын монтраа янз бүрийн бүхэл юм хийж болох юмыг бүгдээ хийдэг байхгүй тэр дадлага жуур дээр. Тэгэл дараа нь тэрийг хугацаанд амжааг болоод инээж хагаад та чадсангүй. Орос ах нар болоод нөхөр бат ингэж байгаад энийг ингээ чинх байгаад ингэж алдаад байна гэд бүр зодж байгаа цогч байгаа чамаагүй бүр ухааруул зааж өгнө. Энэ хоёр ийм хоёр ертөнцийн ялгаатай. 3-7 жил буюу доор хайжээж
тиймэрхүү юмнууд сурж яад нисжээж одоо тэр хашир сууж тэгээд нисч болно гэхээс зүгээр тэр автомат онгоцыг хинч дараал одоо ингэ явна. Одоо нисч дороонууд яваад байна. Тэгж явж байгаа одоо тийм байгаа шүү дээ. Нисч онгоцооч байна, янз бүрийн гарч байна. Гэтэл тэр хүний юг бол хизээж орлохгүй. Оюун ухааныг орлохгүй. Одоо чинь айхтар юм гараал байна. Гэлээхтэй үгүй шүү дээ ирэлж. А яг таны анхны яг штурвалын ард цугаал яг газраас хүндирсэн тэр яг ямар онгоцоор та яг газраас анх тэр Оросд бятар чинь анх саасрын нисгийн дунд сургууль гэж тараан гэдэг баатар нисгийн нэрэмжид нөгөө тарааны нэрэмжид авиашкол уустай. ГА тарааны тэр чинь нөгөө саасрын нисгийн нөгөө тараан хийдэг хүний нэрэмж мөн үү? Биш нэрийн тараан. За. Тараан гэдэг нэртэй байлдааны нисгч зөвдөл улсын баатар тэрний нэрэмжид манай сургууль чинь 99-гийн дунд сургууль мөртөө цэргийчтэй 200 хүнтэй газараа бид нар чинь бүгдээрээ нөгөө форумтоо жагсаалаар хоолндоо орон жагсаалаар хичээлд орон жагсаалаараа уцаасанд орон зураг авах ч юм уу нэг кино үзээр хадны ганц 2 цагийн чөлөө цохиулж яаж авна тэрийг үүдэн бүртгүүлнэ цэргийн газараа бид нар яг ингэж явж исэн үйл зөнгөө янз бүрийн байдлаар тэгээд тэр Якаруна ингээд эдний үед бол одоо энэ кинонд гараад нэг бууд жомбогдөг нэг юуны Германы Миссири оронд л гаргаад байгаа нэг Якаруна гэж онгоц. Одоо буйн тухайдаар нэг 50 байж шít. Тийм онгоцоор бид нар майк хийдэг, ходроотдаг бүгдийг л одоо хийдэг. Тэр чинь байлдааны онгоц үү? Цэргийн зориултын онгоц. Үгүй цэргийн зориултаа сургалтын онгоц. Сургалтын онгоц юм уу? Сургалтын онгоц. Тэр нь бол тэгээд бүх майк гээд гой майк хийшнэ. Тэгээд сүүлд нь манай дараагаа хөрснөг онгоц уучирсан гэдэг тэр капотн дээр нэг улаан зураас татсан. Тэр нь зүгээр л нэг нисээд буугаад зүгээр нэг гүнзгий эргэлт хийдэг юм. Бидний үуч ингээ ходроо хатдаг ингээд бүр фитлээ хийн, горки гэж хийн, стопер тэр зүгээр жирийн болоо проблемын удирдлагын стопер мавр гэдэг янз янз босоо хэвтэй маягтай юмнуудыг бүр хийдэг өсдөг. Тэгээд 3 жил гаруй сурах чинь юу сурах вэ тэрийг? Өвөл зунгуунаас юм ямар мэдрэмж авсан? Айгуу гоё штэ. Эхлээд энэ дотор одоо энэ боолж цайлттай болоо яад юм бол гэд санаа зовоод явж исэн. Тэгэхэд тийм болоогүй. Тэгтээ газар тэнгид эргэлдэл бас л тийм эвгүй байдал төрж илээсэн. Нөгөө хэл сайн мэдхгүй дээрээс тэр урд талд нь хоёр ард нь багш. Урд талд нь ингээд нарийнхан юмтай тийм онгоц. Одоо энэ буйн тухайдаар 50 байж штэ нэг. Тэр шиг тиймар хийдэг. Тэгээд нэг жижиг юм толин дотор багшаа амлаа ингээд дэлзээ сонсохгүй тэр нөгөө шинэ яасан юм чинь орос хэл сайн тэр нарийн мэдхгүй дээрээс нэр арайд холбогдчихын ларингфон гэдэг хөдөөндөө зүүцийн дээрээ чичиргээгээр тэгээд нөгөө хийж ялга сонсохгүй ингээд анхны нислэг тэгснэ доорхоно тэгээд учир нь мэдчихэж байгаа юм чи оон чи ийм байд юм байна ингэхээр онгохаар ингэж гаргана гэдэг юм байна гэд багш заагаад өөрөө бас нөгөө багш трий хийхээр хийж үзээ. Тэгээд сураад ирэнгүүтээ дараагаар нь том толгой гаргаад нөгөө эхлээд багшийн оронд бие дадлын нислэг гэж явуулдаг. Тэрэнд нь яг багшийн хэмжээний нөгөө хэмжээндээ шуудатай тэр суудлаар багжилчтэй багшийн суудалтай. Тэгээд өөрөө гараад тэр Сергей Есений тэр Ирзан гэж манай өвд ээцийг эзэлж явсан тэр Батын сараа гэдэгт ойрхон тэр Алтан ордны Батын сараа гэдэгт ойрхон манай саасуй сургууль байсан. Тэнд татарууд их байна. Тэгээд тэр тэнгэртээ гарчаал орилж илээс Цэна мөрөн гэдэг доор харагдаад цамгаар хөөний дотор ингээд онгоц чалаадаад Арсын тэнгэр тавьж яан гэд орилж үзчихээл. Тийм сайн байх ба. Миний нисгтээ яг анх удаа газраас хөөрж нисэж үтсэн хүүхэд ахуй насны дурсамж болоод аана л да. Зам болгон бид нэр одоо хөдөө эмээ өөрөөл цүлдэг байсан. Манай одоо иргэний нисгч ямар ч мундаг байсан. Аймаг болгон л бол аймгийн төв рүү цагаан онгоцоор нисэл. Тэр чинь туу байлоо. Биш А24. А24 тийм. А24 А26 гэж онгоцод байсан. Тэргүүр чинь аймгийн төв рүү нисэл. Тэгнь. За нэг ундаа нэг улаан ус нэг чихэр идээл. За аймгийн төв дээр перисат хийгээд нөгөө аанд чинь нөгөө зарцаанд суур. Зарцаанд гаанцсан.
Зарцаа ногоонцогоод сумын төв рүү За нислээ. тэгнэ. Бас мундаг Тэр сүлжээ. чинь 340 сум баригадад тэр А2 онгоц чинь 79 сэрэг Монголд ирсэн байлээ. Тэгээ бидний нэрчүүлээд ирсэн баг юу ч гэсэн 52 ажиллаж ирсэн шүү. Тэгээ тэр чинь орд хөдөө аж ахуй скедрэл гэдэг нэг хөдөө аж ахуй төвлөлдөг одоо энэ хор цацдаг янз бүрийн ургамлын бас хор цацдаг ой модны хор цацдаг Тэгнэ. мөн Онцгой онцгой байдалд одоо цац суданд явна. Энгийн төргөн тусламж шүүхэрчтэй гал унтрааж явна. Тэрний хийхгүй ажил гэж байхгүй. Бараг үүдэ хамрын хэмжээд газар ууд нисдэг тийм гайхалтай онгоц байсан. Тэгэл цэцэрлэг хотоос Жаранга цэцэрлэгээс бид хангаа сум руу ногоон онгоцон суугаад тэгээд нисэж байгаа. Тэгэхэд хажууд байсан бүх хүмүүс нэг уут бариад дүмпэн бариад бөөлж байгаа. Нэг 8% лугаа толгой хийж булаацалдсан шүү дээ. Тэрэнд бараг л эмээ үед хоёрт бөөлжээг байх. Бус хүмүүстэй бүгд тэгэл би уучлаа. Тийм хангаа сум руу би явж ирсэн. Арангаагаас хангаа сумд нэлээ хол сум нөхгүй юу. Тэгээд тэр чинь тариад юуны тариалан сумом тэгээд цаашаага хангаа чинь манай агуу их хөгжвөө зохиолч манай сайсад намсараа жугаа өөр тэр нутгаа их ярив. Одоо нөгөө мундаг хангаа сум тэр цаграа сумын чинь нөгөө мундаг хөвлгаануудын юу хүртэл байж байгаа шүү дээ. Тий. Нийтгэлд ам шиг. Иймэрхүү төвхтэй отхон тэнгэр хайрхан даархан салбар уулс. Тий. Тэгээ мундаг наагураа тэр галдуулд илбрээд тэрхийн цагаан нуур үүсцэн доошогоо тийм ээ айгүй гоё. Танд сонголт байсан байгаа шүү Батнаас сайхаа. Сургууль төгсөөд Монголд та хэд ч юм бол одоо миний нисгэгч найзууд ч гэсэн ярьдаг бид нар чинь 7-оос 10 гаруй жил сурж ээж тэгжээж нэг юм жинхэнэ нисгэгч гэдэг одоо цол хэрэгмийг авна штэ. Танд сонголт байсан л байгаа. Та нарт ингээд түрүүн та ярьлаа ингээд цэрэгжилтийн казармд бид нар бэлтгэгдсэн. Армиг сонгохгүй, иргэний нисхийг сонгохгүй гэсэн сонголт байсан. Бид нар цэрэг шүү дээ. Тийм үү? Өөр цэрэг би чинь хамгийн сүүлийн нисэх тээврийн скедрэл гэж бүх нисгчнэр одоо энэ үйлчлэгчээр энэ бүгд байдаг 200 хэдэн хүнийг хамгаалсан хамгийн сүүлийн нисэх тээврийн скедрэл. Тэр скедрэл гэдэг чинь цэргийн зохион байгуулалт байхгүй. Тийм шүү дээ. Миний алуу зочид бол хурандаа цолны арамта. Би бол хошууч байж исэн актем төгсрээд тэгээд дэдрүүндээ цол яг аваад зүгхэн даваан дээр манайх нөгөө зэрэглэл нисгийн зэрэглэлд оруулаад цолны мөнгөний зэрэглэлийн 6 суур өгдөг нөгөө цол форм шинээлээсээ тайлаад зүгээр нэг тийм шар саанууд зүгээд тэгтээ цэргийн тогтоол нь Батлангалхны харийн цэргийн байж исэн байхгүй. Тэрний цэр гаргаад сайдлын зөвлөлийн дэрэгдэхгүй юу адилхан нөгөө Батлангалнасаа дээгүр тэгээд бидний чинь цаг наргүй ажиллах мэдлэг гүйцэтгийг хэлгэвлэхийн тулд энгийн болгоогүй цэргийн зэрэглэлээр ингэж онцгой байдлаар тэгж ажиллаж ирсэн шүү дээ. 1993 оны 9 сарын 22-ны өдөр хүртэл одоо тэр Жасраа сайд Сандалхан сайд хоёрын юугаар нөгөө ИХО буюу тэр болтон цэргийн нисгчийн зэрэгтэй бид нар 1 2 3 4 зэрэгтэй. Би нислэгийн 1-р зэрэгтэй тийм нисгч байлаа. Тэр чинь сүүлд нь ИХОд орхоор ИХОгийн категори тэд бүр ингийн болж байгаа нь тэр. Ингээд олон улсын дүрм журманд нийцсэн тийм юмд орсон байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нар өвгдээч тэр цэргийн чиг байлдааныхан ингэж бид нар цум цэргийн цолтоо цэргийн ийм байсан шүү дээ. Та бол одоо соц нийгмийн жинхэнэ байгуулагдсан, бүтээлсэн тийм хүмүүс. Би бүр малдаргын их байж юу засаг газрын их байж сонгогдоо. Би юу асуух гэдэг нь Батнаас сайхаа. Соц үед мэдээж хэрэг таны нисдэг географи бол соц орнуудаараа л ниснэ. Одоо зөв толбоод улс за тэгэл Польш маш гэл энэ лагерийн улсууд руугаа л нисдэг. Куб, хоёр систем байсан тийм. Вьетнам ингээл тийм. Хоёр Солонгос. За 90-ад он гарлаа манай олон улсын харилцаа тэлсэн. Манай хил задарсан, нээгдсэн тийм. Тэгэд та нар ингээд барууны орлууд нисч эхэлж байгаа. Одоо Герман, Солонгос ингээл Япон гэл. Ялгаа ер нь тэр нэг хоёр лагер системийн ялгааг та мэдэрсэн үү? Одоо наацхан ингээд та дээрээс харж байгаа шүү. Байрлал байгууламж нь үртэл шал өөр тийм. Хотын хөгжил
Тэр нь авиа нисэх онгоцны буудлаас ихсүүлээл тий. тий шал өөр яста нар сар шиг хоёр байгаа. Ягаад гэвэл манай социалист системийнхэн одоо тэр даалгавар одоо бидний дурлал ниссэн авиацийн тал бол асар хоцрогдсон байсан. Яг Орсын онгоцууд мундаг л да. Тэгэхдээ ур чадвар орчин үеийн шинжилгээ ухааны хувьд бол одоо нөгөө ашиглалт нь бол сүүлийн 154 эм гэрсэн гарахад тэр 20 хэдэн жил гарсан баяг 727 онгоц метр аяллалыг авсан байхгүй. Тэгэхээр тэрэн дээр 20 жилийн ялгаа байж ирсэн. Гэх мэтлэн хөгжлийн хоцрогдол байсан. Бүр аль нийгмийн хоцрогдол байсан. Тэгээд хоёр нийгэм салаад ирэхэд хамгийн хэцүү үе дээр тулсан. Ягаад гэвэл тусгай онцгой үүргийн нислэгүүд янз бүрийн гараад ирнэ шүү дээ. Тусламжийн, мусламжийн нэг хоёр систем задраад ингээд нэгдээ. Тэгээд ирэхэд бид нар нууц манай нисгэд юу ч байхгүй юм чинь. Өөрөөр Оросоос бид нар юм аваад тэр Оросын нууц руу орж ээж кальк гэдэг гэрэлтэх цаасан дээр 5-6 харандаа үзүүлжээ. Дээр нь гэрэлтөө зурж ээж маргааш онцгой тусгай өөргийн нислэгийг жишээлбэл одоо тэр Нигата гэж нис евро бид нар зүгээр нэг чартер нислэг хийсэн. Тэр анхны бүр тайфун гэдэг одоо нэг шуурхтай Ягоданы болоод сүрлээ гэдэг шиг тийм айхтар салхи шуурхтай үед бидний нисгсэн билээ. Бидний тэрийг мэдхгүй аваар ус дамжаад тэгээд очиж ийлээ. Монгол хайрдаа дараагаар нь жасраа дарга айлчлахад бас тийшээгээ явж байлаа. Өмнө солонгос бас ерөнхийлөгч очроод ерөнхийлөгч айлчлахад явж байлаа. Гэх мэтчлийн байдлаар дандаа сая маягаар Оросын нууцаас зурж аваад тэгээд нисгээс манад ямар ч юм байхгүй. Гадаад яам өнгөрөлтийн хөлийн өнгөрөлтүүдийг л авч өгдөг дипломатчмаар бус нь байхгүй. Бус нь Орос ах нарын буйнаар тэрийг нууцаас норж гэрэлтүүлж одоо тэг чинь дараагаар баг миний л үед бүр хөгжөө тэр тусгай Джеймс карта олон цүнхтэй бүх юм өөрчлөлтийн цаг наргуу юу яадаг. Тэр үуч бид нар өөрсдөө тооцоогоо гээл өөрсдөө план тэр нислэгийн төлөвлөгөөгөө тавиад бүх юм өөрсдөө хийгээл тэгэл очоод тэгэл тэр чинь яалчилж байгаа газрын тэмдэгт байдیں۔ Тэр чинь хүндэт харуулж агссан том хүн хүлээж авч явах чинь Монголын тэрүүн айлчлалын юм чинь ямаа тэмээ харайлна гэж байдیں۔ Тэгэхгүйгээр зүгээр л тэр тэмдэгтээ хажууд талгаанд маас нээлж байгаа ш хоёр болгож ирэхгүй бол ямар айлчил болох вэ? Гэх мэтчлэн ур чадвар уу? Нөхөр батнаас нь тэдэн цаг тэдмэнүүд хаал хонгоолох гэсэн үүрэг өгөхөөс биш. Одоо нэг наад нислэгийн чи юу ч мэдэхгүй. Тийм нарийн нислэгийн тийм нюансуудыг хөөрхий мэдэхгүй. Одоо хөгжөд бид нар дэлхийн жишгтэй адилхан дээгүр давхиж шийддэг байх. Дээгүр орчин үед. Тэгээ Монгол үний нэг чанар байна бас Батнасайхан. Ямиг өөрийн болгохтой маш их сайн. Тэглэг баг. Бүх юм сэтгэл. Энэ нөгөө бидний нөгөө нүүдэлчин ард түмний нэг онцлог байна. Юмыг сайн сурдаг. Юмыг сайн өөрийн болгочдөг тийм. Энд ч харахгүй шүү дээ. Ягаад гэвэл айл бүхэн үйлдвэрлэгч. Аав ээж бүхэн үйлдвэрлэгч. Тэр аль ширнэг хийгэрээж гутлын хувцаа авын янз бүрийн мовын аав сураа элдэн одоо аль ширээ яан ангөрөөгөө хийн. Чадахгүй мэдхгүй Монгол хүнд байхгүй. Ягаад гэвэл өвгдээ чинь тусандаа сэрээ дамжаад бид нар чинь одоо ингээд юутай штэ. Энд 30% ашиглаж яах гэж байгаа. Бид оюухай ч одоо энэ сонон зоороо энд явж байгаа. Сүнс гэж яриад байдаг. Сүнс нь ч байгаа. Оюуханы бидний тэндээс авдаг тэр энергийн одоо тэр залгамж халааны имиж одоо орчин үеийн шинжилгээ ухаанчиг гаргалаа. Ийм юмараа бид нар авалцаа тэр юм нь нэгдүгээр хүн харж сая хэлээс сайны дагавал сар нэгэр муу дагавал могоо хорлоо гэдэг чи ард үг байдаг шиг ингээд чамааг би харж байгаа дагаад ингээд муу хүн гэж байхгүй өвдөөцөөс оломж хүн бүхэн сайн талдаа тэр нь хөгжөөд хараад явбал тэр чинь сайн малчин болон сайн айл ярих болон сайн сум сайн аймаг тэгээд сайн нисгэгч одоо тэгээд сайн жолооч одоо сайн эмч ерөөсө болохгүй бүхэн мэрэгжлийг Монгол хүн зөвхөн тэр нисгч гэж тоо байж байна. Сая тэр юу гэж яаж байна. Бүгд дотроо жинк ардын дээд сургууль төгссөн тийм оюун ухааны одоо тийм дүүцүүлэн сургах том сургалт одоо Монголд байна. Тийм учраас одоо хамгийн гол одоо бидний үед бол айхтар нарийн
50 нисгч авна гэж 100 хүн авснаас 50 нисгч дотор шалгасан чинь ердөө уртаас 9 хүн нисгч тэнцсэн бид нар. Тэгэд яаж сайн шалгасан одоо хардаа ихэнх том онгоцод очсон. Өөрөөр хэлбэл тэр А24 гэдэг онгоцод бүгд очсон. Та нөгөө ярьж байсан 9 сонсогч оюут тэнцсэн гэл тий. Яа тэгээд тэр 9 Тэр маань одоо бүгдээрээ 3 авьяад. Нэг Баатар төрөнд гэдэг чинь мөн сайн шалгаж авсан байгаа. бүр шигшээд Чигсэн байгаа. соруудыг авсан. Зэнсэн байгаа. Одоо тий буураанууд маань бүгдээрээ Баахгүй. Ихэнх нь одоо тэр 2 гавьяат нисгч маань байна. Бид нар 9-оос 3 хуйлцсан. Тэнгэр чи хатуу шүү дээ. та нэг ганцхан нэг юм момент санаач дурсаач хамгийн тийм эрсдэлтэй момент таны нисэж явах тэр дээр болж исэн ямар момент вэ? Яг одоо би чи юм л тохиолдсон шүү 95 дээ. онд гавьяат авсан 96 онд өвөл шөнийн нислэгээр явж 10 км-тэй ингээд Бээжингээс ирж ирсэн. Монголын хил дөнгөд аваад явж итэл тэр бидний харж идэх юм дотроос би түрүү хэллээ шүү дээ. 3000-аас 600 м өндөрөөр кабин барьж явд юм аа битүү кабин. Тэгэхэд чинь Боинг 727 200 онгоцтой тэгээд ирж явхад яг ингээд нөгөө 100000 кабин өндөр 100000 м боллоо шүү гэхээр зэрэг ингээд гэрэл бастай. Тэгээд тий 14000 боллоо шүү гэхээр зэрэг маск онч нөгөө ийм хүчтэй хүч хэрэглээрэ гэдэг юм. Гэтэл бид нар яг харж байгаа хооронд шууд гэж онгоогоод өнөө 10014 чинь зэрэг болж исэн. Зэрэг болж байгаа хооронд би нөгөө халтралт буюу нөгөө юугаа яадаг. Тэр чинь зүгээр нэгээ дээр байгаа онгоцыг ингээд явал 300 м-аар дээр дургу ингээд онгоцууд ингээд маш нарийн замаар явж идэв шүү. Агарын зам. Бас тийм үү? Тий. Тэрнээс гаргаж ээж 45 градус хажуу дэш нь болгож ээж. Тэгэхэд тэн дотор явсан хүн энэ манай Хойлцман гэдэг Германы нэг компани манай Буйнтхой аэродром давхарлаж ирсэн. Тэгэхэд тэн дотор сууж явсан хүн юу яасан бэ? Нисэж байж байгаа тэтгэврт гараад тэр юм ахалж ээж. Тэгээд өөрөө намайг хөөсөөр гавуулсан. Манай нэг шавийн гэрч сууж ээж л дээ. Тэр Кувейт шахын нисэж байсан манай Басё Гамбаатар гэж болдог нисэж үний шав. Тэр нөхрөөс гуйсан байгаа. Багшаавь таны 3 удаа юу яалаа байхгүй гэж хэллээ. Одоо та очлгүй болохгүй нэ гэд. Тэгээд нөгөө хүнтэй уулзлаа. Тэгэд миний хөр Бадрал Канад байгаа нөхөр чи Германд төгссөн герман хэлтэй. Гамбаатар өтер тэр үед ажилтаа хэлж байхгүй зүгээр хайлтгуултлаар нисхийн нэр нь нисгийчээр бид нар хэлж чинь авиацаа хэлж шал өөр байдсан шүү. Өөр тоотоо өөр яадаг нэ бодлуулахгүй тул зүгээр ярианы хэлж өөр. Тэгэхэд бол над хэлж ийсэн. За капитан Батнаас таны буйнаар амьд гарлаа. Би насаараа нисээд тэтгэврт гарсан. Гэтэл би яг таны оронд байсан бол тэр маск унжих моментод тэр нөгөө дараагийн арга хэмжээ аваад эхлэж яма хийжсэн Монгол нэгж танаар бахархлаа гэжсэн. Тийм гэрч олон юм байгаа. Тэрийг жаах алгуурлах юм бол нөгөө тархины бие төрлөөс 28-50 эдээс хөлөө агааргүй орчид байх юм бол өвчтдөг. Тэгвэл унд тусдаг болол тэгэл өнгөрөн. Тэгэхэд миний тэр онгоцонд явсан 100 хэдэн хүн дөөрөө хүн одоо бүгд амьд л байж. Тэглгүй яах тий. Жамаараа бурхан болноо гэхээс бүгд эрүүл надаас хүсэл яагаад ч амьд л байж. Яахын ирэхгүй. Энэ бол яадаг хэзэр тэр миний сайн явах биш. Ерөөсөө тэр нэгдүгээр нөгөө нэг их л ингийн цагтыг хөлж гаргуул дайны үед цусваг гарна гэдгээр бид нар тийм бэлэн байж, тийм мэдлэгтэй байж, тийм онцгой юмд ямар нэгэн одоо сэтгэж бодох чадвар нь одоо тийм хурдан байж, тийм юм хийж амиа урдаг ийм л мэржилтэй. Бас нэг хүнийг одоо энэ подкаст маань ерөнхийдөө өндөрлөж байна. Дурдахгүй болохгүй. Одоо миний найз бамбу тур гэдэг компани үүсгэн байгуулад чамгүй олон жил одоо өвлийн аялал хөвсгөлд одоо мөсний баяр одоо Монгол улсыг сурталчлах энэ аялал жуулчлалын салбарт маш их том хувь нэмэр оруулж байна. Та бас ингээд хүүтэйгээ бас гоё дээлээ өмсөөд гоё машиндаа суугаад явдаг. Би сайн мэднэ. Та бас саяхан яваад ирсэн. Сая хэдгөө өнгө өмнө хөвслийн таагаар яваад ирлээ.
За тэрүүгээр өвлжөө 4 Гоё жил байна, янзтай гоё байлаа тий. Янзтай гоё. Харин томын даваа явж байгаа шуургатай тааралцсан. За. Тэ сүйдтэй юм яасангүй хэд цасан суугаад гарсан өөр юм байхгүй. Тэгээд би бол бүр наан явж байгаа. Өөрөө л нисгийн мэрэгжлийн сайхан тал бүгдээ судалдаг. Бүр эндээс явж байгаа судалдаг тий. Тий, тооцоолоод явж байхад ингээд юу яасан байхгүй юу? Үйл гараад бид нар чи хараад агаар ингээмээр би хэлсэн. Өнөөдөр чи гоё байна. Одоо ингээд сэмжин цагаан үйл бол одоо тэнгэрийн хотхоор одоо маргааш юу яана. Маргаашаа сагаар мууднаа тэр чи ингээд урд талд нь тийм үйл явдаг байхгүй. Тэгээ араас муу агаар нь явдیں۔ Тэгээд маргааш ихэд шуург салхи шуур цас орноо. Шуурнаа. Нэрээ гэдэг тэр над явж ирсэн нэг бас нэг бичлэг хийдэг охин. Гэхдээ ямар сони юм бэ гэдэг. Тэгээд тэрийг асуугаад тэгээ юу яасан да. Тэгээд маргааш шуураад шуурган тэгээд 28-аас 24-ээс 48 цаг дотор хорвоо гэмчүүд нөгөө нэг тэнгэрийн муухай арилдаг хүний муу арилдаг гэж бас ардын үг байдаг шиг тэгээд өнгөрцөн. Тэгээд бидний тэр тайгаар явж ах чи ямар гоё. Гэтэ хөөтөндөө цайхан тэр жаргалантын гол энэ төр чинь 40 градусын хөөтөн байхад чинь цаста тэр цанг харуундан тэр модон жигтэйх гоё болцсон. Тэгээс урдаа үсэр дээр гардаг шүү дээ. Ус нь урсаал, усан дотор ногоо халиураад нүүдлийн шууд тэнд чинь зөндөө хүн байлаа. Тэр нуурын болонд асар үлж зөндөө галуу баахан хүн юу хөөрхин. бид нар зөндөө зураг мураг авахулж барьсан. Улсууд гайхсан шүү дээ. Манай 15 хүн явсан. Энэ манай магт 25 хүн явсан бүгд. Тэгээ бүгд гайхаад сонирхоод сайхан шүү. Гоё шүү. Гайхалтай. Үнэхээр юм Монгол бол. Тэгээ цаандар очлоо. Цаа гэдэг чинь эврийн дархаас мөртэй тэр чинь хүн дагаал долоогоолгүйгээд ямар найрсаг зөөл амт гэж бодож байна. Би одоо их одоо очиж байгаа. Тэр жил одоо 4 удаа нэг өвл очсон. Одоо энэ жил очсон. Одоо ингээд хавар болох газар бас наад хөөсөв мөсний баярт очино. Мэч бамбуу маань одоо олон жилийн өмнөөс л одоо энэ аялал жуулчин би өөрөө хүмүүс янз бүрийн хүмүүжлийг бол ямар нэгэн эд дөрөн янз бүрийн үлдээгээс илүү тэр амьдрах одоо тисэж үлдэх ухаан заах санаатай. Тийм ч учраас одоо энэ хүмүүс маань тийм өөрөө хэлэл тарга тулаач аваад юм боловсруулаад идээд уучих юм хэмжээний одоо тийм арга ухаантай байх хэрэгтэй байхгүй. Амьдрах чадвартай байх хэрэгтэй. Би тэгээд Батнасахаа ер нь подкастын төгсгөлд зочдоосоо нэг уламжлал болгоод нэг асуулт асуудъя. Тэрэнд нэг өөрийнхөө бодлыг хайрлаарай. Таны бодлоор аж аргал гэж юу вэ? Аж аргал гэж юу? Яг хүн болж энд хамгийн ухаантай ийм хүн бол төрсний хэмчин хүн шиг сайхан амьдарч хамт олон тавиач нэг нөгөөдөө туслах аж аргал. Хүн хүндээ туслал хариу тус ирнэ шүү дээ. Тийм учраас аж аргал болоод байсан бүх улстайгаа найр сандаж өөрөө зогсож амьдарч буян даах. Энэ бол аж аргал. Өөрөөр хэлбэл ядууч бай, оосонч бай, янз бүрийн бай гэж ярихгүй. Ягаад гэвэл ядуу хоосон хүн гэж байдгүй. Энэ ядыг хий зэрэг хүн эзэн хичээл заяа хийчээ. Тийм учраас залхуугүй байвал аж аргал, залхуугүй бол амьдрал, залхуугүй байвал бүгдийг чадна. Болсон ч аж аргал. За маш их баярлалаа. Үнэхээр гоё өргөн агуулгатай. Цаанаа их юм бодуулсан сайхан тайлбар хэллээ. Тэгээд Батнасахтай миний урилгыг авсан маш их баярлалаа. Маш их завгүй байгаа үед нь бас баярлалаа. Тэгээд таньда подкастын төгсгөлд мэдээж ирэх нэгт бол эрүүлийн хийх хүсмээр байна. Хоёрт бүх нисгэгч, бүх одоо зорчигчдийнхаа нэрийн өмнөөс одоо ийм сайхан олон сайхан пилотуудыг ийм сайхан олон нисгэгч бэлтжиж өгсөнд маш их баярлалаа. Баярлалаа гэдээ. Өөрөө ажиллаж гисэн сайн цагуусөрөө Монголынхаа соён гэрүүлгийг багч гисэн өвдөөцөөс энэ алтан сургуулиас нь одоо миний буян биш тэр өвдөөцөөс би сурсан сонсны минь бас их багч гисэн хэлүүлж авсанд баярлалаа. Дараа нь нэг түгээн дэлгэрүүлж улсууд болоод авхайн авч хаяхын хаяж гээх ухаанаар авхгүйх ухаанаар хадна үстэй баярлалаа. За маш их баярлалаа танд. Сайн цаг нөөсөөр. За. Ингээд өнөөдрийн подкаст маань их өндөрлж байна. Манай өнөөдрийн зочноор миний их хөндлөж явдаг.
Миний бас урдаа барьдаг тийм хүндэлдэг зочин байлаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Батнас Сонгой байлаа. Ингээд бид хоёртой хэсэг зуур байж сонирхолтой яриа сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.